Шинхэн ногоо аваарэ. Булбраа хөрхөн бүжээмэн. Өдрөн шарилж байна уу? Тийм нэртэй ногоо энд юрдөө байхгүй. Борхон бүжээмэн борог шавг байна уу? Ирж сургасан ногоо ч энд юрдөө байхгүй. Төрөөч ажил байхгүй гэлээ. Найзуудаа. Навчид модны шуусан чимээ. Дайны хорийн шаасан аваа. Цацаад хөргийн цацаагүй. Цагийн хөргийг бидэн цацсан хаад. Улаан дөвчтэй жишээ хаад. Анас мөж гисэн. Нэсэ өглөө өвөс ногоон. Намны сайхан амт шинжээстэй. Цав цагаан кек хэмээ. Цайран харагдаг кек хэмээ. Мөнгөг морды дураг үнэг. Өнгөлөг намны үнэр хангасан. Ташиг үнтэй айлхан байна. Ишгүй асуусан ногоо энэ юрдөө байхгүй. Амтад шалсан ахтай ногоо сонглоо бүр хибээц хүнтэй шарманжин бат малын иддэг ногоо манад одоогоор алсдаг харин дараа ихэвч хадаж аваад өгөө. За энэ төмөс ямар өнгөтэй вэ? Шар өнгөтэй, бор өнгөтэй байгаа тийм ээ. Энэ хөөрхөн хоёр найзыгаа бүгдээрээ өнөөдөр ангилж ялгах болно. Луванг нь энэ сагс руу, төмсийг нь энэ сагс руу хийн шүү заяа. За нэг нэгээрээ. За суугаарай. Тэнүүний луванг нь аваарай. Нэгүн төмсийг нь аваарай. Төмсийг нь хийчих. За баярлалаа. За энэ луунтай сагсан дотор төмс байна уу? Байхгүй байна. Бүгдээрээ маш гоё зөв ялгсан байна. Бүгдд нь баяр хүргэе. Баярлалаа. За. Na
байцгаана хүүхдүүдээ. Би юу вэ? Гүзээлзгэн. Би намайг гүзээлзгэн багш гэдэг заяа. За өнөөдөр бүгдээрээ хүнсний ногоог нэрлэж үзүүлнэ заяа. За энэ юу хүүхдүүдээ? Энэ юу лээ? Чанга. Чинжүү яг зөв сайн байна. Намайг хин гэдэг вэ хүүхдүүдээ таагараа. Байцаа байна те. За тэгвэл намын нааш өрөөд ирдэ. Намын багштай эндээс. Намаа чи надад эндээс луу аваад өгөөч. Луу хаана? Мундаг инаараа луу аваад ирсэн. Чинжүү аваад өг. Шар чинжүү аваад өгч. Чинжүү аваад. Зөв штэ. Баяр үргээрээ найзуудаа. Эзэн ажилдаа явсан. Эцэн цамтай үтшийсүү. Эвэхэ хохон лүмэн аач бити ураарай. Аав нь ажилдаа явсан. Эвэхэ хохон лүмэн ангахо хохон лүмэн аач бити ураарай. Нэгэн тосгонд энэ дэлхийд хосгүй хөөрхөн бяцхан охин амьдардаг байжээ. Эмээн охиндоо зогсон гихчин жигтэйхэн улаан малгай хийж өгч гин. Нэгэн өдөр ээж нь олон төрлийн амтд жимс сагсанд хийн. Эмээдээ өгөөд ирээрээ миний охин хэмээн өгч гинэ. Улаан малгайд эмээгийнхээ тосгонд очих замдаа олон амьтантай таарч дуулж бүжиглэн сагсан дах жимснээсээ өлсөн амьтдад тарааж өгсөөр явав гинэ. Охин замд тохиолдсон зүйлийн талаар эмээдээ ярьлаа. Эмээн түүнийг тусч сайхан сэтгэлийг цаашаа магтжээ. Тэр хоёр хуучлан ярьж амтд жимсээ амтархан идэж гинэ.